баярлалаа. За их хоёрыгоос санал дээр орж байна. За бид энэ хэсэгтээ бид нууруудыг хамгаалах, ер нь дэлхийн нууруудын хамгаалах өдөр 2 сарын 2-нд тохиодог. За үүнтэй холбоотойгоор яг энэ нууруудыг хамгаалах Рамсарын конвенц гэж байт юм байна. Энэхүү конвенцэд манай улс орн нэгдэн орсон. За үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгөхөөр байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа, за цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сургалт судалгааны хэлтсийн дарга цогцоох нэг өнөдөр ирсэн юм. Өглөө нэмэн сайхан. Өглөө нэмэн та бүхэнд баярлалаа. За тэмдэглэлт өдөр арчиж маргааш болох нь. Тийм. Энэ өдрийн ач холбогдлыг та биднээс хэлж өгөхгүй юу? За ер нь бол ус намгүйрх газар гэдэг бол дэлхийн экосистемийн хамгийн чухал нэг юм бүрдэл хэсэг байгаа юм ба. Тэгээ ерөөсөө энэ ус намгүйрх газраас улбаатай байгаль орчны тэнцвэртэй байдаг хадгална гэдэг бол тэр ус намгүйрх газрыг өөрийг хамгаалахаас эхлэх ёстой гэж олон улсын одоо хүрээнд үзээд. Энэ талаар бол 1971 оны 2 сарын 2-ны өдөр одоо Ираны Рамсар гэж хотноо энэ конвенцийг баталсан юм. Тэгээд Рамсарын тэгээд 2 сарын 2-ны өдөр бол Рамсарын конвенц буюу дэлхийн ус намгүйрх газрын өдөр гэж ингээд түүхэн уламжлалаар ингээд тэмдэглээд ирж байгаа. За манайхын хувьд бол тийм манай орн бол үндсэндээ байгаль орчны нэг 11 конвенц, 4 протокол. За олон улсын чанартай хөтөлбөрт ингээд илсэн орсон байдаг л да. Энэ бол конвенцээр үлээсэн үүргээ одоо ингээд биелүүлэх зорилгоор манай Монгол улс бас олон улстай тийм ээ байгаль орчны салбарт ингээд хамтран ажиллах ийм боломжтой бол бий болгодог. За эдгээрээс бол амтан ургамалтай холбоотой, яг энэ ус намгүйрх газартай холбоотой юм 4 конвенц байдгийг. Биологи олон янзын конвенц гэж бий. За энэ олон улсын ач холбогдолтой ус намгүйрх газар буюу ялангуяа усны шууд олноор цугддаг газар. Газрын конвенц гэж байна. За зэрлэг амтан ургамлын хоорцсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Вашингтоны конвенц гэж бий. За зэрлэг амтны нүүдлийн зүйлийг хамгаалах тухай Бонны конвенц гэх. Ингээ үндсэн 4 юм конвенц бол яг одоо өнөөдөр биднэрт хамгийн ойрхон байдаг амтан ургамлыг хамгаалах одоо олон улсын гэрээний 4 хэлбэр бий. Тэгээд би түрүүн хэлсэн ер нь ус намгүйрх газар гэдэг бол ерөөс экосистемийн гол бүрдэл учраас бид нар байгаль орчныг цогцоос нь хамгаалахын үүднээс хамгийн түрүүнд энэ бүрдлийн хэсэг рүү анхаарах ёстой. Ер нь бол тэгээд дэлхийн ертөнцийн төр чигээр бид нар хүн организм гэсэн тийм ээ бүх юм уснаас шалтгаалж байгаа. Тэгэхээр энэ конвенцэд нэгдснээр үр дүн чухам хэр гарч байна. За энэ конвенцэд нэгдснээр бид нар ямар ч байсан Монгол улсынхаа томоохон одоо нууруудыг Рамсарын бүртгэл бүртгүүлж байгаа. Рамсарын бүртгэлд одоо өнөөдөр дэлхий дээр одоо 167 орн нэгдээд орсон байна. 2250 шахам ийм газруудыг яг бүртгээд авсан байна. Тэгээ энэ газарт одоо хамаарж байгаа талбайнууд 214 сая 900-аад ийм га талбайд энэ олон улсын хэмжээнд ингээд ус намгүйрх газар ач холбогдолтой гэдэг хамгаалагдсан байна. За тэгэхээр бид нар өнөөдөр Монгол улсууд 11 газрыг бүртгүүлсэн байна гэдэг маань олон улсын өмнө бид нар ямар ч үсэн энэ олон улсад ач холбогдолтой ус намгүйрх газрыг хамгаалахад Монгол улс дэлхийн нийтийн хамтын байгууллагын гишүүн орны хувьд бол энд бол орж байна. Конвенцийн гишүүн орны хувьд бол бас энд үүрэг хүлээгээд орж байна. За бид нар ямар алхам хийх вэ гэхээр за жил болгон бид Рамсарын нарийн эцгийн даргын газнарт бол тайлангаа өгдөг. Монгол улс байгаль орчны тал дээр за ялангуяа ус намгүйрх газрын хамгаалалт зохистой ашиглалтын тал дээр иймэрхүү үйл ажиллагаа явуулж байна гэдэг. Энэ дээр бол манай Монголын засгийн газар одоо салбарын яам дуунууд их санаачлагтай ажилладаг. Ер нь бол байгаль орчны салбараар үндсэндээ олон улсын хэмжээнд гадаад харилцаа бол нэлээд хөгжсөн ийм байдаг. Тийм учраас энэ Рамсарт орсон газруудын хамгаалалт нь маань олон улсын зүгээс анхаарал тавьдаг. Тэгээ одоо энэ би одоо өөрөө ажиллаж ирсэн гэхэд Дорнод Монголын биологийн төрөлзөөлийн төслгээд нэгдсэн үндэсний байгууллагын маш том төсөл байлаа. За энэ бол ерөөсөө тэр манай Монгол дагуур гэдэг тэр Дорнод таймгийн 100 хойд нутагт байдаг. Одоо энэ ус намгүйрх ач холбогдолтой газрын хамгаалтан дээр одоо их хөрөнгө мөнгө гаргаж техникийн тусцаа үзүүлсэн ийм үр дүнтэй төсөл болсон. За одоо өгийн нуур гэж бид нар одоо ярьдаг.
За энэ дээр бол одоо бас Рамсарын хавсартанд орсон учраас Японы засгийн газар энэ дээр бол бас онцгой анхаарал өгч одоо JICA-гаас одоо тэн дээр хамгаалтын үйл ажиллагааг орон нутгийн иргэдтэй хамтарч явуулах ийм үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлээ явж байна. Өнгөрсөн жил ч гэсэн одоо JICA-гийн холбогдох судлаач нэрээ дахид танилцаад за үр дүнтэй болж байгаа юм байна. Бид нар энэ үр дүнгээ цааш нь дахиад хадгалаад үргэлжлүүлэх ёстой. Тийм учраас бид дахиад энэ дээр талд хамгааллын арга хэмжээнд зориулсан төсөл хэрэгжүүлнэ гэдэг ийм амлалтаа өгчөөд явсан байж байгаа. Зөө. Саяхан бас ширгэх аюулд орсон Гангануур бас энэ хамгаалтанд орсон байдığım байна лээ. Тий. Тэгээд өмнө нь бол олон арга хэмжээнүүдийг авсан баг. Сая үл харин нутаг усны иргэд энэ Гангануурыг одоо ширгэхийн аюулаас бол орсон гэх. Энэ тал дээр бас та хэд яаж анхаарав? Тий, энэ тал дээр бол яг нутгийн иргэд манай нэр бүхий зохиолч одоо урлагийнхан тэр бол санаачлалтад оролцсон байдаг. За Гангануурыг хамгаалах, авран хамгааллаа гэсэн энэ сэдвийн дор Сүхбаатар аймгийн оюутан залуучдын холбоо бас их санаачлалтад ажилласан байдаг. За бид нар бол яг энэ тал дээр бол энэ сэдвээр бас нэг арга хэмжээг өөрийнхөө төвдөө зохион байгуулсан байгаа. Ер нь бол Гангануур маань одоо яг энэ Рамсарын конвенцаас гадна энэ би тавханд энэ Австрали Аз зүүн Австрали Азийн энэ нүүдлийн зам гэдэг энэ маш том юм санаачлагын байгууллагууд энэ Рамсарын конвенцийн дор үйл ажиллагаа гэдэг. За энэний юунд сая бид нар 6 нуур нэмж өртгүүлсэн. За. Тэрний нэг нь бол Гангануур байгаа. Зүүн талаас Гангануур, Бөөр нуур хоёр нь орсон. Тэгээд баруун талаас Увс нуур, Хяргас нуур, Харус нуур орсон байж байгаа. Тэгээд Өгийн нуур маань орсон байж байгаа. Тэгэхээр энэ юм чухал ач холбогдолтой. Яг Гангануур маань яг ийм сертификат авсан байгаа л да. Яг ийм чухал ач холбогдолтой ийм амьдрах орчныг бид нар бол зөвхөн аж ахуйн үйл ажиллагааны буруу одоо тийм ээ арга замаар ингээд босноос зүтгүүлж болохгүй маа. Аж ахуйн үйл ажиллагааны би олон тэндий үйлээд тэгэхээр зөвхөн Гангануурыг тойроод ориг гэх юм бол тойроод маш олон мал гэж байгаа. 30 хэдэн айлын хижнээ мянган мал гэдэг тийм би одоо яг тоог санахгүй. Гэхдээ тэр бол асар их малын хөлийн талхагдлыг бий болгож байгаа. Харин тийм. Энэ бол өөрөө тэр хуур ашигтай орчинд байгаа экосистем, эмзэг экосистемийн тэр усан орчныг бол одоо экологийн нийслэлийн нагдагдуулаад устдах аюулд оруулахад маш амархан байдаг зүйл байхгүй. Тийм учраас энэ дээр манай малчид нутгийн иргэд маань бас их өөрийн бодолтой хуучин төр уламжлалт аргаараа тийм ээ нүүдлийн мал аж ахуйгаа хөгжүүлээд бэлчээрийг одоо нөгөө менежменттэй зохистой ашиглах энэ талаараа одоо ажиллах хэрэгтэй байгаа юм ба. Тэрийг бол бид нар бас тэр хурал дээр гэсэн ярьсан. Ер нь тэр санаачлыг гаргасан тэр нутгийн хүмүүс маань гэсэн өөрсдөө нутгийнхандаа очиж хууланд синхруулсан тэднэрсэн маш ойлгож авсан. Хатгсан сорогтой. Хашаа хатгаа тэгээд үндсэндээ Гангануурыг малын хөлийн юунаас чөлөөлөхөр ямарсаа айлууд нь бид нар нүү яа. Одоо ганц эндээс ус маань ингээд алгуулт юм байна харлаа хаширлаа гэсэн байна. Магаш та тийм маань бас чухал өдөр болно. Ямар үйл ажиллагаануудыг хийх гэж байна? Иргэдтэй зориулсан гэдэг юм уу? Та яг үйл ажиллагааныхаа мэдээллийг өгөхгүй. Маргааш бид нар дэлхийн ус намгын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх одоо өдөрлөг төв дээр зохион байгуулна л да. Ер нь бол Рамсарын нарийн бичгийн дарга нарын газраас бол энэ өдрийг ингээд олон улсын ач холбогдолтой тэмдэглээрээ гэдэг бүх өөртөөхөө веб хуудсан дээр бүх заавар зөвлөгөө өгөөд ингээд байршуулсан байдаг. Бүх мэдээлэл ямар хөө постэр плакатууд хийвэлэх үү гэдэг нэг жигд тийм ээ. Тэр дагуу бид нар одоо ямарсан өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулна. Энэ дээр мань бол одоо манай байгаль орчин ээлж ажлын яам, аж ахуйн их сургууль, Монгол Улсын их сургууль, ЭКАЗ дээд сургууль ингээд холбогдох манай байгаль орчны салбараар тэр Гангануурын аврах хөдөлгөөнийхэн ингээд хүмүүс бүгд оролцсон. Бид нар бол яг энэ дээр ямар ч Рамсарын конвенцийн тухай ойлголтыг хүмүүст өгөн. За ямар нуур орцсон, ямар ач холбогдолтой юм гээд. За тэн дээр бас нэг онцгой юм бол манай энэ сүүлийн үед яригдаад байгаа хүлэрт намаг гэдэг энэ асуудлын талаар бас манай доктор энэ вишгаа бас хүмүүст мэдээлэл өгөх байгаа. Бид нар бол хүлэрт намгийг ер нь ерөөсөө ойлголт байдгүй явдаг байсан юм байна. Гэтэл эн чинь бол өөрөө энэ ус намгын газар дотроо бас их үе давхарт нь маш их чухал ийм одоо зүйл гэдэг юм байна л да. Тэрийг одоо сүүлийн үед бид нар сонсож мэдж байгаа бол яг судаас эрдэнтээс нь гадна өөр хүмүүс бас хэдүүл ойлголтгүй явдал юм байна. Иргэдэд нээлттэй гэдэг үү? Нээлттэй. Тий. Тэгээд
Энэ байгаль орчин аялал жуулчлалынхаа яамд энэ сертификатаа бид нар бас дамжуулж өгнө. Одоо тийм Энэ бол одоо их том ажил шүү дээ. тийм энэ бол том ажил. Энд чинь ингээ үндсэндээ энэ Австрали Азийн энэ нүүдлийн замд Монгол ус орно гэдэг юм байна. Ерөөсөө Монгол улсын одоо шувуу хамгаал нүүдлийн шуудын замналын асуудлыг эднээс тусдаар үзэхэргэл болж байгаа. За айлшгүй хамтраж үздэг. Учир нь манай Монгол маань өөрөө 2 твийн яг тэр дунд эсрэг өндөр өргөн нутагтай учраас одоо ер нь 2-3 том тийм нүүдлийн замууд манайхаар дайрч өнгөрч байна. Та бүхэн бод Шинэ Зеландаас хойшоо Камчатка, Аляск хүртэл одоо үндсэндээ 12,000 км зам туулж байгаа. Тэр шууд манайхаар дайрч амарч хаад. Тийм ээ. Хиччээ тэгээ явдаг чинь. Тэр хязгаар өгдөлтэй. Ер нь маш их юутай байдаг юм байна. Иймэрхүү энэ олон улсын арга хэмжээнүүд орохоор тэр хөгжсөн орнууд маань бид нар юус анзаардаг нэг шоу байна даа л гэж боддог. Гэтэл тэр одоо өнөөдөр морин цууцл гэдэг нэг жижигхэн шоу л байгаа юм л да тэр нарийн хяац тэрийг. Эдгээр маань нөгөө нэг 10 гаруй мянган километр нисдэг нөхдүүд ч л байж шүү дээ. Асар их тийм сонирхолтой байгаа байхгүй яаж тэр олон километрийг тэр зүгжигээ алдахгүй нисэж чинь тийм ээ. Тэгэхээр та тийм мэдээлэл хүртэл бас их уран үндэстэй гэдэг юм уу илүү том болж ирээд хүндөх судалгаанууд ажиллаж ирэх юм тийм ээ. За баярлалаа. За маш их баярлалаа бидний урилгыг хүлээн авч ирсэнд. Та бүхний ажил бас их сайхан юм. Амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн сайн ажил амжилт хүсье. Баярлалаа. За өнөөдөр та бүхэндээ өнөө өглөө хөтөлбөрөөр бид ярилцлагаараа төр завсарлуулж байна. За дараагийн хэсэгтээ за бас их сонирхолтой сэдвийн даваа ярилцсан. Хүүхдүүдийн хийсээр роботыг танилцуулсан. Бүлэмбэгчийн роботын тухай ярилцсан.